Төрийн домогт 9 сууд хатад өртөөлөн буулгахад оролцсон улаач нар. Ив суу хажир бихи номд хатан тэн чуухэн болор шигтгээ жаягт төмөр хатан жай суу хур галт хөгтөн төө үижин бичээст хад хавтас зүвэлсэн хоо мургүн гэрэлт мэдлэг хавтас уралсан төмөр өд явуу бихи. Өмнөх үг. Та бид дэлхийн түүхэнд мөрөө нэг бус удаа тодоостод гүнээс гүн үлдээсэн баялаг их түүхийн эзэд хүчрхэг их эзэнт гүрнүүдийн хаадын удам угсаа их эзэн Чингис хааны үр хоочос хэмээн түүхт их өвгдөөрөө бахархан омогших атлаа яагаад бидний өвг дээдэс их хаадууд тийм агуу хүчрхэг байсныг чин үнэнчээр нь мэддэг билүү? Яагаад монголчууд бид үе үедээ яс цусаараа удамшуулан тээсэн тэнгэрийн гих хөх толботой төрдгөө бас энэхэн хөх толбны цаана ямархан учир, ямархан нууц, ямархан онц түгжээ, хүч чадал, эрдэм мэдлэг бүхэн нуугдан байдгийг тэр бүр мэдтгсэн билүү? Бидний өвгдүүд дэлхийн талыг эзэлсэн атлаа яагаад заавал энэ л нутгийг, энэ л газар шороог үрсдээ үлдээж түүнийг алтан сүлжээт амиараа халуун хэлхийд ясаараа бүлээн ундрагад цусаараа хамгаалан зогсож өмгөөлөн тэмцэж явсны үлдсэний цаад нарийн учрыг тэр бүр ухаарсан билүү? Дэлхийн ээж амьтайг мөн хөх тэнгэрээс гарвалтайг уул ус эзэнтэйг ургамал мод бас уйлдгийг та бид мэддэг хэрнээ яагаад үл оошон дээгүр харан алхана вэ? Наран саран одон гаргис энэ л орчлон хорвоод их үрэн сүлжээгээрээ хүн их холбоо үүсгэн бүх ертөнцийн таталцлынхаа хуулинд ор эргэлдэн оршиж эрчимт их гэрлээ түгээн байж хүмүүн бидэнд амьдрал бэлэглэн байгаа биш гэж үү? Энэ л их эрчимт гэрлийн дор бид ориглон унтрах аршаан булгаараа ундаалan боловсрон бүнжигнөх үрс жимшээрээ хооллон алтан нараараа ээлгэн мөнгөн сараараа бүүвэлүүлэн жаргадаг биш билүү? Их дэлхийг хайрлахгүй бол эрдэнэс бүхэн нь барагцаар дуусахыг магадгүй мөхөх гунигт тавилан хүлээж буйг мэдсээр байж сүнэл биз химэн мухаглаж ганцхан л амьдрах амьтаа химэн төөрч энэхэн насныхаа хүслийг мөнгөнд боомлуулан эдэд хүлүүлэн байгаагаа буянд бодон муухарч байгаль дэлхийгээ хэдий болтол бид тонож суухыг та бидний хороон байгаа дундруулан байгаа тэрл эрдэнэст амин судлуудаар энэхэн цэнхэр гариг дэлхийн ээжий хүрдэн их холбоогоороо эцэг их тэнгэртэйгээ нэгдэн нэг нь дээвэр дор оршдог юм шүү. Монголчууд та бид энэ л амин их судлуудыг манахаар илгээгдсэн тэнгэрийн томилгоотой хөх зэргүүд хөрс дэлхийн хүйг нь мансан тэнгэр эцгийн үнэнч элчүүд гэдгээ мэдэж авах цаг ирчгээд байна. Дэлхийн амин судлуудыг зангилдаг гол цөм амин зүрх нь оршдог энэ л нутгийн ой хөвч тал хээр говь зүйл уул нуруудыг гол мөрнүүдийг амиараа сүнсээрээ хамгаалах тангарахтай хөхөвгдийн үрс юм шүү. Хөрс дэлхийн эзэд юм шүү гэдгийг бидэнд эргэн нэг сануулгаар өндөр өвгөд буугаад байна. Худал бүү яар харагдахгүй байна тэр хаадын чинь сүнс үзэгдэхгүй байна тэр хаттыг чинь зүс гэж мэтгэлцэн маргахаасаа өмнө хүмүүний энхэн хараага дуран авиатай байг гэхэд шар шууны нүдтэй бүү зүрлээрээ тээ. Хөх тэнгэрийн улаач хүмүүний чадвар, мэдрэмж
игэл нэгнийхээс өөр байдаг юм шүү. Хөрс шороог нь хөндөхгүйгээр улс гүрэн чинь яаж хөгжиж, төрт улс түмэн ард чинь яаж орших юм бэ хэмээн адран зөрүүдлээд хэрэггүй дээ. Өртөө бүхнээ төлжүүлээд, үндэстэй бүхнээ нахиалуулаад, ундрахтаа бүхнээ урсгаад, өнгөтэй, өөдтэй гэсэн бүхнээ хэвлийгээсээ дэлгэж өгдөг үглэгийн дээд ээж минь биднийг, бидний өвгдийг, өвгдийн өвгдийг ч бас түм бомон жилээр нь тижээгээд, титгээд, өсгөөд өдий зэрэгт хүргсэн ачтан минь биш гэж үү. Юуг нь хидэд хэрэглэх, юуг нь хэрхэн хамгаалах, юуг нь хайрлан өсгөх, юуг нь бас хадгалж үлдээх вэ гэдгээл та бид мэддэг байвал болох нь тэр. Бусдыг нь хөх тэнгэр эцэг, хөрс дэлхий ижи өөрсдөө мэддэг. Гэрэлт алтан нарныхаа элчин доор галт их хевлийгээсээ хизээ ямар үрсээ тургуулж, ямар эрднээ төрөн гаргахаа мэддэг хувилгаан их ижи юм шүү дээ. Алагхан энэ дэлхий минь. Батлагдаагүй бүхнийг үгүйсгдэг, нотлогдоогүй бүхнийг худалд тооцдог өнөө цагийн хүн та. Сүнс байдаг гэдгийг, зэрэгтэй ертөнц оршдог болохыг энэ цагийн шинжлэх ухаан хүлээн зөвшөөрснийг мэддэг л болоо байлгүй. Уг нь шинжлэх ухаанаар нотлохоос өмнө дэлхий бүөрөнхий л байсан, нар мандтгэл байсан, гаргис эргэлдтгэл байсан, сүнс мөнхөл байсан, өвгөд буудгал байсан шүү дээ. Өндөр их хаадууд буугаад өрөвч хатан ижинаар эрчимд сүнсэн биеэрээ ирээд хий дүрээрээ түүхээ айлдаад суугааг худал гэж бүү зүтгэрээд та нар минь. Алсын алсад суугаа амттайгаа гар утсаараа дүрээ хараад ярахта эрчим байдагт эргэлзээгүй хэрнээ гариг эргэс рүү илгээсэн хиймэл дагуултай холбогдлоо гэхээр толгион байдагт гайхаагүй атлаа холын холоос сүнсэн эрчмээрээ буусан өвгөддөө юунд тэгтэл эргэлзэн вэ? Улаач бидний хөх толб өндөр тэнгэртэй өвгдийн сүнстэй холбогддог тэр антин чинь бидний зүрх, тархи, эргэтэн бүхэн сүнсний мэдээллийг уншдаг, дамжуулдаг тэр процессор чинь. Бидний бие, яс, цус, өвгдөө буулгадаг тэр компьютер чинь юм шүү тэгвэл. Хатуу сэтгэл, мөхөс бодолд хүн та. Энэ бүхнийг мэддэггүй юм гэхэд, мэдсэн ч тоодоггүй юм гэхэд ядахтаа л өөрийн тань үрс, тэдний үрсийн үрс бас энэ газар шороон дээр хөргөөх эрхтэй төрнө гэдгийг бити мартаарай. Амин их хэлхээд судлуудаа дасжуулан, хүй их илгээ сээчүүлэн байгаа дэлхий ээж хэлгэнэн галуу юугаа юулдагт итгэдэггүй юм гэхэд үгийдэл газар шороогүй, илхэн нутаггүй, их оронгүй та бидний хожмын үрс, энхэн хөрстийн хаан нь төрн химэн ботон суун вэ. Тийм байлаа гэд хамгаалах нэг нь хамгаална биз, өмгөөлөх нэг нь өмгөөлнө биз. Үр удмаал өнгөтэй өөдтэй үлдээвэл болох нь тэр химэн өчүүхнэр сэтгэж харлагнаар бодох хүн танд адгуусч бас энэ хорвоод үр төлөө үлдээдэг гэдгийг сануулчихъя. Төрөл төрлийн дээд хүмүүн төрлийг олон төрснөө, заяаны дээд тэнгэр заяанд онож төрснөө өндөр их хувь гэдгийг та бүү мартаарай. Ам бүхнийг хамгаалах учиртай алтан дээд заяагаа адгуусны тавилантай зөөрлөж, нартад ховорхон олдох нандин ил заяаг үрс хоочтой хайрлуулгаар халуун цусаа урсхан байсан. Удмын сайхан ижи аавуудынхаа бүлээн сэтгэл рүү ус цацаж, илгийг нь бүү
эмтлээрэй. Зүрхийг нь бүү шархлуулаарай. Үе үедээ нэрээ үлдээсэн, цаг цагтаа алтраа дуурсгасан хатад, жанжид, мэргэд та биднийг зорин зориод л ирж байна. Эгэлгүй нэгэн түүхээ бичлцгээр энэ дэлхийн ижийгээ харагдахаар их л бяцхан өрсөж бас аврахаар хөх тэнгэрээсээ тэд бууж байна. Ялалт амжилт бүхнээ, алдаа оноо бүхнээ дэнслэн өгүүлэхээр суу их ухаандаа сургахаар эрдэмт их мэдлэгээ өвлүүлэхээр мартсан бүхнийг сануулахаар гээсэн бүхнийг сэргээхээр худал бүхнийг цайруулахаар гүчир бүхнийг илчлэхээр бас мунхаглалаас гаргахаар мунхартлаас аврахаар ирж байна шүү тэд минь. Хас төрийг түших хатан ухааныг өвлүүлэх ил судар бидний буулгаж байгаа Тэнгэрийн хоёр дахь их хүлгэн судар юм. Ил судрын өмнө бид Атил хаан химээх хүн эзэнт гүрний 3 их хаадын үнэн түүхийг өгүүлсэн хас төрийн хаан ухааны судраа хөх тэнгэрээс үлгийдэн авч та бүхэндээ өргөн барьсан билээ. Харин энэ удаад тэнгэр эцгийн зарлиг доор бууж би ахуйд төрийн оройн дээд 9 хаттай сун ухааны бэлэг оюуны сан хөмрөгийн нэгэн хэсгийг дэлгэх ил судар хатан ижийн минь тэнгэрт их үйлсийнх нь нэгэн өрнөл нь болж тинхээт их үйлсийнх нь бас нэгэн биелэл нь болж өндөр тэнгэрийн сууд 8 их хаттаар хөлөглүүлэн хөрс дэлхийн балчирхан улаачдаар нь өртөөлүүлэн та бидний гар дээр ирлээ. Хөх тэнгэрийн хөх төрийн алтан багныг тулж 99 тэнгэрийнхээ дор оломлохын цагаан ертөнцтэй оршиж сүлжүүхийн цагаан ертөнцтэй ив ие дээдэлж ард түмнээ төвшин сайханданд гэгэрүүлж ахуйд төрөө арга бэлгээр нь тэнцүүлж явсан цахаа 8 аялгуун оройн дээд домогт хатан ижийн нарын айлдвар сургаалыг сонордох ховорхон боломж та бидэнд дохиогоод байна. Түмэн их мэлмээтэй, мянган их оюунтай, буман сайхан сэтгэлтэй хөх толбод хөх нурууд хүн та энэхүү судраа тосон авнаа. Номд хатан тэн чүү хэн